Батбангаас Болгоодын өрөөс Заян гэгэний тураас 5 хүндээ хүрч байна. Бандитийн хүйгээ цүүлсэн очулуунаас замбууд мөртөө ардимийн сэтгэлээс өнгөрний түүхийг ножисгэрэх салхинаас хүчтэй бүрийгээ доктор үйдүүних уусасми. Сайн байцгаана түүхэн жимэр нэвтрүүлэг Архангай аймаг Булган уулын өрөөс 5 хүндээ хүрч байна. Манай нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын дэргэний ажилтан Архангай аймгийн музейн захирал Мөнхөр оролцож байна. Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. За бид ер нь Монголдо 3-5 хүн цөөхөн одоо эртний ийм музейник бол танаа музей. Ийм музей баг байх бол би зөвхөн 5 шиг юм уу? Хөдөө орон нутгад бол одоо 2 хүн байдаг юм. Тэгэхээр энэ музейг удирдах гэдэг энэ музейн захирал байна. Сайхан болох муухай тал юм уу? Хэцүү тал. Яахаач манай арын сайхан ангаан нутаг нь одоо хүн төрөлхтний зөвлөлд нэшлийн томоохон улам төв соёлын нэм баялаг төвхтэй нүүдэлчдийн зураг бүтээсэн өмнө төрөх уугар бүрнүүдийн гал гаралд орчихсон ариун тагшин байна. За Архангай аймгийн музей танам Архангай аймаг бол эртний төвтэй цэцэрлэгтэй юугаараа байна. За манай арын сайхан ангаан нутаг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн томоохон болсон төв соёлын нэм баялаг төвхтэй мөн дээрээс нь нүүдэлчдийн зураг бүтээсэн ариун тагшин байна. Манай музей 3-4 цөөхөн одоо эртний төвхтэй музейнуудыг манай онцлог гайхал гоё үзмэрүүд нь байна. За би Архангай аймгийнхаа музейн талаар товчхон мэдээлэл өгч бодож байна. За Архангай аймгийн музей нь нэг эртнээс өнөө хүртэлх Монголын төв соёл мөн одоо төв халахын шашны төв болж байсан, томоохон төв болж байсан. Заян хүрээний хийд болон одоо заян хийдүүдийн үг одоо мөн халх усаатны зам цаашил хийгээд ахуй соёл одоо оюуны болон шашны соёлын төвхтэй эдгээрийг одоо олон нийтэд сурчлах, хойч хадгалж хамгаалах, төвийн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Онцлог музей одоо танад хаач байхгүй, өөр музей байхгүй. Онцлог музей нэрлүүл ямар үзүүр. За манай музейд үр зэвсгийн үеийн хүрэл газар мөн одоо өнөөгийн үеийн археологийн олдгууд түргийн үеийн чонын дүрст гэрэл төгшөө 16-аас 17 дугаар зууны үеийн төрийн их ятаг. За манай ширээт гэгэний маань луун хуур. За 400-ыг дамжин хадгалагдж ирсэн манай зай бандит нарын зам тишүүлсэн шарил. Одоо далай чохор ангийн уран дарагчдын оюун ухаан бэлэг шингэсэн түүхэнд давтагдшгүй дарагчдын маань бүтээлүүд зэрэг одоо соёлын шашны бас хадгалагдж олон бүтээл болж байна. Шуулсан шаардлага гэснээр бид нар удаа өдрөө ихтгэл томроо Монголын байлж үйлчлэн цаваа явсаар л байна л да. Гэтэл бид нар өчигдөр нөгөө ярьслага хийгээд ингээд явсан чинь монголчууд анхаарал цэцэрлэг рүү одоо танай энэ төрөө ирж бүрдэх боломжтой л юм шүү дээ. Аль ч үйлчлэгээр зэрэг танай энэ музейг өдөртөн зундаа хэдэн за манай музей энэ жил Улаанбаатар хотод 2018 оны 4 сарын 1-ээс 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын аялал жуулчлалын ITM 2018 музейн манай байгууллага бүрэн бүртгүүр очиж оролцсон. Тэнд очсны давуу тал нь бол компаниудад ямар хөө ер нь зөв аймагуудаас суралцах юу байна. Маш өөр өгөөжтэй ажилласан гэж үзэж байгаа. Бид тэр арга хэмжээнд оролцохдоо өөрийн байгууллагыг танилцуулах мөн Архангай зөвхөн өөрийн байгууллага төдийгүй Архангай аймагт цаашлаад аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх, хэрхэн хөгжүүлэх вэ?
ямар тал дээр нь бид нар бас цаашид суралцаж одоо шинээр сурч одоо нэвтрүүлэх ямар арга боломжууд байна гэдгийг бас судалж төр операторуудтай нэлээдгүй газар дээр нь компаниудтай гэрээ хийсэн. Тэгээд энэний дагуу бас манай бас нэлээдгүй жуулчдэрч 4-5 сараас эхлээд аяж жуулчлалын компаниудтай гэрээ хийсэн компаниудаас жуулчтай хүлээж аваад тасралтгүй байл хагас үтсээ амрахгүй зуныхаа хуваар цагаан хуваар шилжчихсэн үйл ажиллагаа явуулж байна. За энэ музейн захирлын үүрэгт ажлыг авснаас хойш эмэгтэй хүмүүстээр бүсгүй хүний хувьд бол байгууллагын соёл ямар байх вэ? Байгууллагын өнгө үзэмж ямар байх вэ? Тэ гадаадын болон дотоодын аялагчдын одоо орж ирж хөгжүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байна. За аймаг орон нутгийн дэмжлэгээр үзмэрийн хорог савыг шинжлэх мөн дээрээс нь үзмэр дэглэлтийг шинээр хийх ажлуудыг 2018 оноос эхэлж хийгээд эхний ээлжийнхаа баруун сэмчгийнхаа одоо Усаад нийцээ 1 давхрын 2 давхрын үзмэр дэглэлт шинжилгээ явуулж байна. За баярлалаа тань. Олон үзмэрээрээ хүмүүс сэтгэлээ татсан. Баян эргэж ир заавал үзэх ёстой шүү. Арангаан аймгийн музейгээр орё гэсэн тийм сэтгэл татсан сайхан үйлчлэгээтэй гой үзмэртэй Монголынхаа ард түмэн болон гадаадын олон жуулчдын сэтгэлээ татсаар ингээд буцаад явуулах шиг арайд ирэхэд далаа шиг болж байгаарай гэсэн ерөөл тавья тань. За баярлалаа. Ерөөл Батор шигээ тань ч гэсэн нэлээд амжилт хүсье. Баярлалаа. За манай музейн барилгууд бол тухайн үеийн заян хүрээнд баригдсан заяагийнтнүүдийн амьдарч байсан ордонгууд байгаа. За 1586 онд Булган уулын үр чонтын хөндийн эмх газар анхны сүм дуганыг барьснаар Арангаан аймгийн үүсэл хөгжил үүссэн гэж үздэг. За манай музейн барилгууд бол тухайн үеийн заян хүрээнд баригдсан барилгууд байж байна. За 3 дугуйтай энэ гүдэн сүмийг бол 1696 онд анх дахь заяагийнт нь Лувсан Бэрнэлээ Сэрүүн Лаврын нэртэйгээр барьсан байдаг. Түүнээс хойш өргөжүүлэн хөгжүүлсээр энд 1-ээс 6 дугаар заяагийнтнүүд амьдарч байсан. За хоёр талын сэмчин ордныг бол 1802 онд 3 дугаар заяагийнтэн сэмчин буюу зуны Норс хургуун нэртэйгээр барьсан. Хамгийн сүүлд 1930 оны хүртэл бол 6 дугаар заяагийнтэн амьдарч байгаад их хэлмэгдүүлэлт эхлээд 25 наснда бол цаазаар ахвалсан байж байгаа. За тэгээд манай Арангаан аймгийн музейн барилгууд бол тухайн үеийн заян хүрээнд баригдсан барилгууд, хятад оройтой төв дээдсийн барилгууд, Монгол урчууд бол уралсан байдаг. За одоо хуучны сүм эд барилгуудаас бол Арангаан аймагт 4 барилга үлдсэн. 3 манай аймгийн музей, 1 нь аймгийн төв гандан байна. За 1802 онд баригдсан Сэмчин ордон буюу зуны Норс хургунд бол 1947 оноос хойш Арангаан аймгийн музей үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За энэхүү ордныг бол 2016 онд боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүжилтээр бол сэргээн засварласан байж байгаа. За тэгээд энэ тамхины 1-2 дугаар давхард бол халах усаатнуудын үзмэрүүдийг үзмэр дэглэсэн байна. Нэг давхард Арангаан аймгийн 90 орчим хувь нь бол халах усаатнууд, 10 орчим хувь нь үйлдвэд амьдардаг 92 мянган орчим хүн амтай. За энэний нэг давхард халах усаатнуудын өдөр тутамдаа хэрэгжилж байсан эцэс болон за ахуйн амьдралыг харуулсан үзмэрүүдийг бол дэлгэн харуулсан байгаамаа. Архалхийн тэнүүн тал минь эхэлдэг Арын сайхан хангай нутаг минь үнэртдэг Арцоо эрэгсэн заяа бүтэн мөртөө наряг дойгшгсэн сэтгэлийн сайхан ёроотой Зүрхэнд мөнхөд орших Арын хангай Донгүлгэр хайлах эртний тусаа Долоон бурхан одны ивэлт гилбанаа Тавлан заяаг тэтгсэн Богд зонхын милминээс тахран аргадах 3 тамирын хөвөнөөс Тумхалахын тэнүүн бэлчир минь эхэл За угсаатны танхимын 2 давхард бол халах угсаатнуудын эдэлж хэрэгжилжсэн эзүүс болон заяагийнтнүүдийн эдэлж хэрэгжилжсэн эзүүс 6 дугаар заяагийнтний эхнэрийн
хэрэгжилжсэн толгойн зүйлт зэрэг үн төзмөрүүдийг бол угсаатны танхим дэлгэн үзүүлсэн байдаг. Химийн зөөлөн сэвшээ элэвдээ зоовэрэгсэн заяа бүтгэн өөртэй нараг дуушсан сэтгэлийн сайхан ёролтой зүрхэнд мөнхөд орших ахи хангай нар зөв иргсэн заяа бүтэн мөртэй найраг дуу ишгэлсэн сэтгэлийн сайхан өрөөлтэй зүрхэнд мөнхөд орших арын сайхан хангай мэ Марло богорбсан болгон хаан уунаас мянцсан нэг шигт тэрхийн монгон долгоноос калла төргөдсөн торгийн тогооноо газар шорогон өмөрсөн өвгдээ цэсмийн арын сайхан хангай нутаг минь эхэлдэг аргамаг хурдан хүлэг минь босоо төрдөө За энэхүү дурсгал бол Монгол улсын цорын ганц хосгүй дурсгал. Төргийн төрийн үед холбогдох дурсгал бол манай Архангай аймгийн Их Тамир сумаас олдсон. За 1956 онд археологч Дорж Сүрэн гэдэг хүн бол малталгаар явж байгаа. Архангай аймгийн Их Тамир сумаас Бугтын баригадаас олдсон Бугтын дурсгал гэж нэрлэдэг. За Архангай аймгийн иргэд бол Чонон хөшөө гэж нэрлэдэг. За яагаад Чонон хөшөө гэж нэрлэж байгаа юм гэхээр орой дээрээ чон хүний хүүхдийг хөрөөд тижээж байгаа дүрстэй. За тэгээд төргүүд бол өөрийнхөө ээжийг чоноос гарлын үсэлтэй гэж үздэг байсантай холбоотой энэхүү дурсгалыг хийсэн гэж үзэж байгаа. За тэгээд баруун зүүн болон урд талдаа уйгуржим Монгол биш үү? Баруун зүүн болон урд талдаа бол согод бичгтэй. Согод бичиг нь бол уйгуржим Монгол бичгийн төрөө бичиг гэж үздэг. Согод бичигт төргийг үүсгэн байгуулсан хаадуудын нэрийг бол дурдсан байдаг. Буман, Нивар, Таспар, Ниван зэрэг хаадуудын нэрийг дурдсан байдаг. Тухайн үед хаадууд бол 520 оноос 590 оны үед бол хаант тулсаа байгуулж ирсэн. Агуу их ялалтуудыг нь ол дамжилтуудыг нь уг бичигт бичсэн гэж уншсан байж байгаа. За тэгээд мэлхий суурьтайгаа хамт олцсон. Манай музейн хашаан дотор бол хадгалагдаж байна. Энэний одоо копи хөлбөрийг хийж гадаа тавьж энийг бол дотор хамгаалтанд авахар яригдаж байгаа. Мэлхий суурьтайгаа хамт олцсон юм шүү гэж. Архангай аймгийн заян хүрээ бол хоёр том хүрээ байсан. Дээд хүрээ, доод хүрээ гэж. Доод хүрээ бол одоо уламжлалт хамгаахын чиглэлээр мамбын хүрээ байсан. Доод хүрээний нэгэн гайхамшигтай зүйл бол ийм чулуун хийцэн сүм байсан. Монгол орнууд ийм хийцэн сүм ер нь хоёрхан байсан гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. Тэгээд энэ чулуун дээр бол эмийн одоо Монгол орнд ургаж байгаа ховор нандин ургамлуудыг яг ингэ дурсэлсэн байдаг. Тэгээд доод хүрээнд бол яг энэ сүмийнхээ ханны энэ хан дээр байгаа энэ эмийн ургамлын зургийг хараад эмээ найруулж исэн, эмээ зааж сургаж исэн уламжлалт хамгаах ухааны маш их ландин олдвор их том сургамжит ном бол нийлж байна л та. Энийг бол Архангай аймагт
17-аас 18 дугаар зууны үед тэрнээс хойш үед ч гэсэн чулуучин хятадууд гэдэг улсууд бол хийж байсан. Хийж их сурулж байдаг. Тэгээд ийм чулуун хийцэн энэ чулууг бол одоо тухайн үед хүрээ таснаас хойш энэ тэнд айл амтан буйны ажлын хөшөө сүм дугуй музей ховор газрууд бол маш их илбэг байдаг. Тэгээд энэ музейг хараад байхад маш их ховор нандин одоо бүр ургахаа байсан эмийн ургамлуудыг тэндээс таньж харж болдог. Тэгээд илүү тохиолддог эмийн ургамал байдаг. Одоо энэ ихэд бол одоо энэ 8 дэлгэт эцэцгийг яг ингэж харуулж өгсөн байх жишээний. Тэгээд энэ дотор бол нэлээд олон төрлийн ийм ургамал гэж харуулж өгсөн байна л да. Энэ мэтчингийн ийм одоо өөр эмийн ургамалтай өөр төстэй чулуунууд бол нэлээд илүү байгаамаа Аранхан аймгийн нутгаар. 1696 онд анх дугаар заягийн эднэл усан гэрнэлээ сэрүүн лаврын буюу мөнхийн сэрүүн байдаг энэ гүдэн сүмийг бол барьсан байдаг. За гүдэн сүмийн 1, 2, 3 дугаар танхимд бол манай музейн шашны түүхийн алдрын гэсэн 3 танхимыг бол үзүүлсэн байж байгаа. За шашны танхимд бол тухайн үеийн заяа хүрээтэй холбоотой макетууд заягийн гинтнүүдийн 6 дугаар заягийн гинтний эдэлж хэрэгжүүлсэн эзүүлс болон шашны үзэмжүүд, шашны хөгжмийн зэмсэг уртуудыг бол дэлгэн үзүүлсэн байдаг. За түүхийн танхимд бол Аранхан аймгаас олдсон археологийн олдврууд болон тухайн үеийн түүхийг харуулсан гэрэл зургууд бол дэлгэгдсэн байна. Алдрын танхимд бол Аранхан аймгаас төрөн гарсан алдартнуудын танилцуулгууд болон гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байнамаа. Бандитийн хүйгээ цүүлсэн чулуунаас замбууд мөртөө ардимийн сэтгэлээс өнгөрний түүхийг нууж исгэрэх салхинаас хүчтэй бүргээд автор үед дүүнэх усаас Архалхийн тэнүүн тал минь эхэлдэг Арын сайхан хангай нутаг минь үнэртдэг Арцоо эрэгсэн заяа бүтэн мөртөө наряг дойгшгсэн сэтгэлийн сайхан ёроотой Зүрхэнд мөнхөд орших Арын аймгийн Домгүлгэр хайлгэртний тусаас Долоон бурхан одны ивэлт гилбанаас Тавлан заяаг тэтгсэн Богд зонхын милминээс Тахран аргадах гурван тамирын хөвөнөөс Гүмхалахын тэнүүн бэлчэр минь эхэллэдээ Төсөн нутгийн минь зөөлөн сэвшээ элэлдээ Заяа бүтэн мөртөө нараг дүүчсэн сэтгэлийн сайхан ёроотой Зүрхэнд мөнхөд орших Арын хангай Нар зөв иргсэн заяа бүтэн мөртөө найраг дуу ишгэлсэн сэтгэлийн сайхан өрөөлтэй зүрхэнд мөнхөд орших арын сайхан хангай мэ
Сайн бацгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлэг арын сайхан ангаагаас та бүхэндээ хүрж байна. Яг одоо бид нар тайхар чулуун дээр ирээд байна. Марло буурсан болгон хаан уунаас Мянцсан нэг шигт тэрхийн монгон долгоноос Калда төргөдсөн туг торгийн тогоноос Газар шорогон өмөрсөн өвгдээ цэсмин Арын сайхан хангай нутаг минь эхэлдэг Аргамаг хурдан хүлэг минь босоо төрдөг Зүрхэний мөнхөд орших
ертөнцийг яг зодомч чинь ямар сэтгэж газар шороогоо өмөрсөн өвөг дээцээс минь арын сайхан хангай нутаг минь эхэлдэг аргамаг хурдан хүлэг минь босоо төрдөө Hindi mungkud orshikh